Сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2026 оны 1 сарын 4-ний өдөр. За манай MOT Capital-ын 26 оны анхны market overview эхлэж байна. Та бүхэн маань 25 оноо амжилт бүтээлээр дүүрэн арилжааны ашиг арвин сайхан дуусгасан байх гэж найдаж байна. Арвин сайхан дуусгаж чадаагүй бол алдаа оноо юу байсан бэ гэдэг дээр эргцүүлж нэг дүгнэлт хийсэн байхаа гэж найдаж байна. За мөнхчин миний хувьд бол 25 он маш сайн арилжааны жил болж дууслаа. Энэ ихэнх нь бол ерөөсөө алтны арилжаа, алтны өсөлт, за алтны савлгаа, уналт зэрэгс бол сайн ашигтай арилжаа хийж чадсан. Тэгээд алтанд бол их баярлсан. За энэ график дээр бол би алтны 1 жилийн графикийг гаргаж ирсэн байна. Тэгэхээр за 26 оны эхэнд бол алт 2600 дээр ханш нэгтчихэд нэг айхтар доошо уналгүйгээр бүтэн жилийн лоуийг ярьж штэ тий. За тэгээд шууд дээш өсөөд за 4550 хүртэл энэ ч баг за ханшаар нь ярил $2000 ханш. За өсөлтөөр нь ярил энэ ч хэдэн хувийн өсөлт юм бэ? За хэмжээд үзье. 2600-аас за 2550 хүртэл 70 хэдэн хувийн 73-4% өсөлт үзүүлээд за пипер ярих юм бол энэ чинь 20,000 пип юм уу те? 20,000 пипний өсөлт үзүүлээд за тэгээд сая жилийн эцэст 12 сарын төгсгөлд за энэ 1 жилийн candlestick-ний жижигхэн зүү хийгдээд 4550-аас 4330 хавцаа энэ жижиг зүү хийгдээд за тэгээд 4330 хавцаа бол 1 жилийн candlestick хаагдсан байна. Тэгэхээр 1 жилийн candlestick бол маш хүчтэй bullish candlestick бол хаагдсан байна. За тэгэхээр энэ жилдээ алт үргэлжлээд 50,000 руу хүрэх боломж бололцоо бол 1 жилийн candlestick chart pattern-ыг харахад бол бүрэн дүүрэн боломжтой харагдаж байна. Өмнө нь алтны ханш 98, 99, 2000 нэг онуудад consolidation хийж байгаад за тэгээд 2002 оноос эхлээд бол хүчтэй өсөлт үргэлжилсэн. За энэ өсөлт бол 2012 он хүртэл бараг 10 жилийн турш үргэлжилсэн өсөлт байна. За эндээс consolidation орж ирээд за мөн алтны шинэ өсөлт эхэлсэн. За энэ шинэ өсөлт эхлээд шинэ өсөлт бол 23 оны 1 сарын 23 оны эхэнд бол шинэ хай хийгээд шинэ өсөлт эхэлсэн. За ингээд 1 2 3 дахь жилдээ өсөд явж байна. Тэгэхээр цаашид алтны ханш үргэлжлэн өсөхгүй гэх газар бол үгүй юм аа. Тэгэхээр миний хувьд бол энэ 26 он үргэлжлээд алтны ханш бол үргэлжлэн өссөн. За магадгүй 50,000 хүрсэн тэрнээс ч илүү гарсан жил байж болох болов уу гэж бас харж байна. За мөн 1 сарын candlestick бас өнгөрсөн 7 хоногт хаагдсан тийм ээ. За 1 сарын candlestick бол дээрээ жоохон зүү татсан байдалтай. За гэхдээ өмнө нь мөн 10 сар ч гэсэндээ дээрээ зүү татсан candlestick хаагдчихл байсан. 11 сард хүчтэй өссөн. За 12 сард шинээр higher high хийсэн гэдэг бол их чухал. Шинээр higher high хийсэн шүү. Шинэ high хийсэн. За тэгээд мөн higher low бариад явсан. Тэгэхээр хэдүүлээ 1 сарын candlestick-ийг харах юм бол дандаа л хараа. Higher low, higher high. Higher low, higher high тэ. За энд higher high хийчээд consolidation хийсэн тийм ээ. Гэхдээ higher low барьсан, consolidation хийчээд дахиад өсөө явсан гэдэг. Тэгэхээр 1 сарын candlestick харах юм бол өсөлтийн тренд үргэлжлэн хүчтэй явагдаж байна. Higher high хийсээр байна, higher low хийсээр байна. За мөн 7 хоногийн candlestick өнгөрсөн 7 хоногт хаагдсан. За энэ 7 хоногийн candlestick бол харин өсөлт явж байгаад анхны уналтын candlestick бол хаагдсан. За гэхдээ энэ уналтын candlestick-тэй хамт 1 жилийн candlestick-ний орой хийгдсэн учраас би бол энийг нэг тийм айхтар bearish signal уналтын байдал гэж бол ерөөс хүлээж авахгүй байна.
high хийсэн, higher low-тэй ийм candlestick өсөлтийн паттерн бол үргэлжлээд явж байна гэж харж байгаа. За тэгээд нэг өдрийн графикийг харъя. За нэг өдрийн графикийг хараад богино цагийн алтны дүн шинжилгээ хийхээс өмнө сая өнгөрсөн хагас бүтэнсэ өдөр геополитикийн хувьд, улс төрийн хувьд, ойлгомжгүй нөхцөл байдлын хувьд юу болж өнгөрвөө гэдэг талаар ярилцсан. За сая хагасаа өдөр манай муур ширээ гарч ирдэг. Анхаарал хандуулдаг. За хагасаа өдөр бол Америк Венесуэлийн ерөнхийлөгчийг одоо өөрийнх нь ордноос нь довтолж ороод баривчлаад аваа явчихсан. За нэг хэд хэдэн бөмбөгтөл тулсан. Энийг одоо баг хүн болгол мэдж байгаа тийм ээ. За тэгээд яг энэ үйл явдлын үеэр бол алтны ханш маш хүчтэй өссөн. Та нар одоо хагас бүтэн санд алт хаалттай Forex-ийн алт хаалттай байгаа ч гэсэндээ та бүхэн энэ XUSDT гэдэг нэгсэн доо Tether-ээр арилжаалагдж байгаа алтны ханшийг бас харж болно. За жишээ нь OKX бирж дээр байна. Binance дээр бас байна. За ингээ харахад бол яг одоо сая Венесуэл руу Америк одоо бөмбөгтөөд ерөнхийлөгчийг нь бариад аваа явахад бол алтны ханш бол жишээ 4363 хүртэл өсөж исэн байна. За мөн та нар энэ weekend gold гэдэг алтны ханшийг бас харах боломжтой. Weekend gold гэх хамгийн түрүүнийг гараад ирсэн. За ийш ороод алтны ханшийг харах юм бол яг одоо 4370 таа байна. 4370. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 5 дахь өдөр алтны ханш 4330 дээр хаагдсан болвол маргааш нэгд өдөр ер нь gap up хийгээд нэгдэх магадлал өндөр байна гэж харж байна. Нэгдэх магадлал өндөр. За маргааш ихтэй gap up хийгээд нэгдснийхаа дараа юу болох вэ гэдэг их сонирхолтой байна. Жохон ойлгомжгүй. Яагаад ойлгомжгүй гэж хэлж гинүү гэхээр Венесуэл руу Америк жижиг хэмжээний довтлогоо хийгээд ерөнхийлөгчийг бариад аваад явчихсан. Энэ бол дуусчихсан. Ерөөсөө хэдэн цагийн дотор өрнөд болчихсон үйл явдал. Тэгэхээр яг энэ одоо нөгөө Венесуэл руу довтлсон гэдэг ч юм уу энэ үйл явдал бол аль хэдийн алтны ханшид нөлөөлчихсөн байна. Магадгүй энэ нь одоо open дээр gap up хийгдээд буцаад pull back хийх ч юм уу нөхцөл байдлаар илэрч болно. Хамгийн гол цаашид одоо алтанд нөлөөлөх зүйл юу вэ гэхээр энэ Америк Венесуэл руу богино хэмжээний одоо довтлогоо хийгээд ерөнхийлөгчийг нь баривчлаад авч явсантай холбогдуулаад Орос, Хятад, Иран гурав юу хийх вэ гэдэг хамгийн чухал. Яагаад тэгэхээр өнгөрсөн 30 жилийн турш Иран, Орос, Хятад гурав Венесуэлд маш их хөрөнгө оруулалт хийчихсэн. За хөрөнгө оруулалт юу байх вэ? Ер нь бол одоо тий газрын тосыг нь бол ашигладаг байсан. Газрын тосыг нь авдаг байсан. Венесуэл чинь дэлхийд дээр хамгийн том газрын тосны нөөцтэй орн. За тэгээд тэр улсуудын ашиг сонирхол маш их байгаа. Бүр дэндүү их байгаа. Маш их мөнгөний тоо ирэх. Тэгэхээр за Хятад бол жишээ нь яг сая Венесуэл ерөнхийлөгч баригдсны араас бол одоо нэг 6 байлдааны хөлөг Венесуэлийн арал руу одоо илгээлээ барьлаа гэх нэг ийм одоо мэдээ бол гарч исэн. За Орос бол юу Украинтайгаа мадаа Украина дийлж ядчихж одоо энэ асуудалд нэг оролцож чадахгүй байх. За Иран одоо үүнээс улбаалаад довтлогоо хийдэг юм уу те? Нөгөө Ираны хөрш орнууд руугаа одоо Америкийн холбоотон руу довтолдог байдаг асуудал үүсч болох юм. За хамгийн чухал нь бол Хятад. Хятад ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг бол бүр маш чухал. Хятад Америк доллар дээр оруулж байгаа хөрөнгө оруулалтуудаа зарж эхэлж болно. Тэгэх юм бол хөрөнгөө юу руу хөрвүүлэх вэ? Алт руу хөрвүүлж таарна тийм үү? За мөн Хятад Америк хоёр нөгөө худалдааны хилцээртэй байгаа. Тэгвэл худалдааны хилцээрээ туслах асуудал яригдчих болно. Хятад ямар нэгэн одоо Трампын уурыг хүргэсэн зүйл ярил Трамп эргүүлээд тэгвэл нөгөө 100% татвараа тавина гэдэг асуудал үүсч болно. Тэгэх юм бол алтны ханш бол үргэлжлээд маш хүчтэй өсөж буудаж эхэлнэ. За
За дараа 7 хоногт мөн 5 дахь өдөр non farm payroll мэдээ байгаа. Энэ бол алтанд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Гэх мэтчлэн яг нэгд өдөр бол gap up нэгдэх байх. Гэхдээ pullback орж ирж магадгүй. За тэрний араас яг энэ Венесуелийн асуудлаас болоод Хятад яах вэ? Хятад ямар response хариу үзүүлэх вэ? Энэ нь Хятад Америк хоёрын хооронд юу болох вэ? Ямар харилцааг үүсгэх вэ гэдгээс шалтгаалж алтны ханшийн чиглэл тодорхойлогдно. Яг одоогийн байдлаар болвол алт үргэлжлээд өсөх магадлал маш өндөр. Яагаад тэгэхээр маш их ашиг сонирхол Венесуэлд байсан. За Венесуэлийн ерөнхийлөгч яг дөнгөж баригдахаас өмнө Хятадын төлөөлөгчтэй уулзаад байжсэн гэж хэдхэн цагийн өмнө. Тэр бичлэг видео нүртэл интернет дээр байгаа та нар үзэж болно. Тэгэхээр нэг ёсонтой Хятадын төлөөлөгч бараг явж амжаагүй байсан уу үгүй юу те мэдхгүй. Одоо нэгд өдөр ингээд ажлын цаг эхлээд Хятад юу ийх үү? Азийн зах зээл дээр эсвэл Америкийн хувьцаануудыг дамп хийх үү, зарах уу, алт худалдаж авах уу те? Тэр бол маргааш харагдах үйл явц. Окей? За гэхдээ ийм үйл явцууд болж магадгүй гэж үзээд хэдүүлээ одоо техник дүн шинжилгээ рүүгээ оръё. Техник дүн шинжилгээ, окей? За хамгийн сүүлд алтны ханш higher high хийгээд өсөхөөсөө өмнө энэ higher high хийхдээ 4550 дээр хүрчихсэн тийм. За эндээс тэгээд ер нь бол clean out гэж ярьдаг. Маш хүчтэй хурдан уналт орж ирээд pullback хийсэн. За бүтэн жилийнхаа candle-ны оройг жижигхэн зүг бол хийж амжсан. За энэ өсөлт орж ирэхээс өмнө ханш яажсэн бэ гэхээр за market structure зүй тогтлын хувьд бол ханш унсан. Ханш эхлээд 4378 хавцаанаас энэ 10 сарын сүүлээс унсан шүү дээ. За унаад 3900 гэдэг түвшинээр хурж ирээд тогтсон. За эндээс дээшээ өсөх гэж үзээд буцаж хурж ирээд higher low хийгээд за тэгээд үргэлжлээд дээшээ өсөхдөө 4240-ийг сэтэлж чадаагүй буцаад унсан. 4000 руу унсан. За тэгэхдээ мөн higher low хийгээд дээш үргэлжлээд өсөхдөө за өмнө нь нэвтэлж чадаагүй lower high түвшнийг дээш нэвтлээд гараад ирсэн. За энэс хойш ер нь consolidation хийж хагаад дээш өсөд гараад ирсэн тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлд consolidate хийгээд өсөлт хийсэн higher low цэгээс ханш нэг чигийн хөдөлгөөн яваад энд бол нэг айхтар consolidation орж ирэх байгааз ер нь зүгээр хэд хоног паузлж хагаад буцаад иш өсөв. Тэгэхээр нэг чигийн өсөлтийн хөдөлгөөн орж ирчээд за pullback орж ирсэн байна тийм үү. Тэгвэл эндээс хэдүүлээ Fibonacci татаад үзэж болно. За тэгэхээр 4169 70 хавцаа 69-70-аас за дээшээ 4550 руу бол өсөлт орж ирсэн. За тэгээд ханш pullback хийгээд за ер нь яг л golden ratio буюу 61.8 70.2 гэдэг golden ratio дээр хурж ирээд ханш тогтсон байдалтай байна. Окей? Ханш тогтсон шүү. Тэгэхээр Fibonacci дээр бол маш сайн тогтолт хийсэн. За одоо ханш дээшээ ер нь 4400 гэнэ явж та 4370 80 хавцаа gap up хийгээд нэгдэх бах. За магадгүй gap up хийлийчээд буцаад дээш өсөд явах бүрэн боломжтой. Ингээд үргэлжлээд өсөд явах юм бол алтны ханш за дараачийн ханш бол ер нь 4650 гэж харагдаж байна. 4600-аас 4650-ийн хооронд дахиад higher high хийлгэж үзэн шүү дээ тийм ээ. За жижиг цагийн график руу шилжүүлье. За 4 цагийн график руу шилжүүлээд харахад за энэ хавьд бол нэг liquidity байсан. Энийг бол хангалттай доош хамсан. За энд байсан liquidity-г бол угаасаа энэ candlestick бол хамчихсан. За одоо ханш яах вэ гэхээр ерөөсөө 4400 гэдэг resistance түвшин байна. Сая дөнгөж нээгдээд 1 сарын 2-нд алтны ханш сайхан өссөн. Гэхдээ яг энэ 30-ны хайг бол дээш ивдэж чадаагүй. Энэ бол ихтэй айгүй паналтай манипуляцийн уналт байсан. Яг энэ 4400
3 гэсэн хай байсан. Энд 4402 дээр хурж ирээд ерөөсөө Нью-Йоркийн сешн дээр 5 дахь орой шууд дамп хийчихсэн. Ерөөсөө хэдхэн цагийн дотор. Тэгэхээр энэ айгүй тийм яг өсөлтийн өмнөх одоо shake and bake clean out гэж ярьдаг. Ер нь зарим жижиг тоглогчдыг тоглоомоос гаргах гэсэн уналт хийчлээ л гэж би харж ирсэн. Тэгээд би өнгөрсөн 5 дахьын шөнө long арилжаанд орсон 4314-5 гэдэг. Тэгээд би Instagram дээр story хийсэн байсыг та нар харсан байх тийм ээ. Тэр арилж байгаа бол барьж байгаа. За тэгэхээр би юу гэж харсан бэ гэхээр ер нь бол энд clean out хийчихсэн, fake out хийцэн тийм. Энд нэг зүйл татаад дээшээ үргэлжилж одоо өсөөд буцаж унахтаа энэ маш хурдан ерөөсө 30 минутын дотор уналт тэгээд буцаж дээшээ татаад clean out хийгээд энэ цэвэрлэгээ явагдчихсан liquidity хамтсан. За энүүгээр энэ хавьд байгаа liquidity хүртэл хамсан ч байж болохоор. Окей. За тэгээд ханш дээшээ өсөхдөө энэ өмнөх түвшин нэвтэлж чадаагүй. Хэрвээ энийг нэвтлээд гараад ирэх юм бол алгонууд buy хийгээд үргэлжлүүлээд өсгөөд явчих боломжтой байсан учраас Нью-Йорк дөрөөр manipulation dump хийчлээ гэж харсан. За тэгэж dump хийхдээ дахиад доошоо энэ structure-ыг арай эвдүүлж болохгүй байгаа даа байхгүй. Энийг эвдүүлчих юм бол дахиад энэ 4274-өөс дахиад нэг доош орж ирэх эрсдэл үүсчихэд учраас яг энэ дээр бол барьж авсан байна лээ гэж харагдсан. За тэгээд одоо ханш ерөөсөө энэ 4400 болон 4300 за 4310-ийн орн. За 4300 хооронд гэж хэлээ. 1000 пипний орн зайдал байна. Тэгэхээр хэрвээ энэ 4400 дээшээ сэтлээ гаргачих юм бол 4500 бол ямар ч асуудалгүй болно. 4400-г доошоо сэтлэх юм бол за магадгүй энэ liquidity-г хамжуулах юм. Доошоо 4240 хавцаар үрж ирээд. Тэгээ энэ нь одоо 3 тач маш болгож байна. Гэхдээ энэ нэг тийм 3 тач паттерн гэж харагддаг байна. Ямар ч үс ингэж liquidity авах боломжтой. Тэгэхээр 4300-аас 4400 зооны хооронд. Гэхдээ доошоо унах магадлал бол бага л болов уу? Яагаад тэгэхээр сая энэ үүссэн нөхцөл байдал, геополитикийн асуудал, за Хятад Америкт ямар хариу өгөх үү гэтэл те ойлгомжгүй нөхцөл байдал зөндөө байна. За сая бол баг нөгөө Орос Украины одоо инхийн хилцээний асуудал бол ингээд байхгүй болсон болов уу гэж би бодож байна. Чи уг нь бол Дональд Трамп Орос Украины инхийн хилцээр ойрхон байна гэдсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол 4400-өөс дээшээ сэтлээд гараа явах боломж нь илүү өндөр байхаа л гэж харагдах шүү. Гэхдээ ийм 2 зон байна гэдгийг та бүхэндээ хэлж өгч байна. За 4400-өөс дээшээ сэтлээд гараа явуулт эхний ээлжинд хайчих вэ гэж. За яг нь би ингээд нэг өдрийн графикийг харахад надад нэг таалагдахгүй зураг байгаад байгаа. Ганц таалагдахгүй зураг. Тэр нь юу вэ гэхээр энд нэг юм 2 орой холбогдчихсон байгаа. Тэгээ энэ нь нэлээд том нэг өдрийн график дээрх bearish pattern-ы орой шиг харагдаад байгаа. За доороосоо бол ойлгомжтой тийм нэг юм дүр зураг харагдаж байна. За хэрвээ ханш 4300-аас доошоо унвал энэ хавьд ирээл энэ тренд лайн дээр support авах болов уу? Хэрвээ унвал шүү. Эндээс бол нэг айхтар болтох байх. За 4400-аас дээшээ өсөөд гараад ирвэл за ер нь ингэж яваад энэ нэг bearish pattern-ы орой дээр ямар ч үс үржир байгаа. Энэ бол нэг 4600 болчиход байгаа тийм. За тэгээ эндээс харин жоохон pullback орж ирэх болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр ямар ч тач нэг эхний ээлжинд 4600 гэдэг ханш бол харагдаад байна. 4600. Хэрв за энэ бүр би илүү том цагийн зүйл ярьж шүү. Хэрвээ энэ том паттерн, ийм айхтар bearish pattern гэж батлагдвал, харагдвал тэгээд энэ чинь бараг 1 сар мар дуустал нэг айхтар хөдөлгөөн энэ bearish pattern-аас гарч ирээд доош унах юм явагдахгүй болов уу? Хэрвээ батлагдаад энэ bearish pattern-аас доошоо унаж орж ирэх юм болвол окей. За энэ 4615 дээр орой үүслэе гэж бодъё л доо. Ингээд тий.
Тэгээ эндээс уналт явагдана гэж үзвэл за дахиад нэг за ядаж 4,100-аас 4,000-ын хооронд унчаад үргэлжлээд нөгөө 5,000 гэдэг ханш руугаа явах болов гэдэг дүр зураглал илүү урт цагаараа харагдаад эхэлж байгаа юм. Окей. Гэтэ энэ нэг өдрийн график дээр үүсэж байгаа энэ паттерн учраас энэ паттерн бүтэн комплит хийх гэж, дүүрэх гэж, дуусгах гэж, паттернаас задрах гэж зөндөө цаг хугацаа орно. Окей. За нэг цагийн график шилжүүлээд харъя. За нэг цагийн график шилжүүлээд харвал илүү ойлгомжтой харагдана. Энэ мөн одоо ер нь бол head and shoulder pattern л байгаа шүү дээ. Тэгээ энэ яг neckline болчихсон 4400 дээр. Ийшээ задлаад гарах юм бол ер нь ийм өсөлт орж ирэх боломжтой болчих байна. Залуучдаа. Тэгэхээр алтан юу гэж дүгнэж гэнэ гэхээр за 4300-аас доошоо унавал яг айхтар холдохгүй болов 4300 за 50 хэд дээр хурж ирээд за эндээс харин бас buy боломж харагдаж болж байна гэж харж байна. За 4400 дээшээс л гарах юм бол үргэлжлээд 4600 хүртэл өрнө. Өсөх бүрэн дүр боломжтой гэж харж байна. Окей. За тэгээд энэ орой дээрээс нэг сэл авч магадгүй. Тэгвэл сайн байна. За тэгээд дахиад хэлэхэд дараагийн 7 хоногт хятад юу хийх вэ? Хэрвээ одоо хятад Америк хоёр хоорондоо байталтал эхлэх юм бол худалдааны дай маань такс макс яригдаал эхлэх юм бол энэ паттерн ч худлаа болно шүү. Энийг задлаал зүр дэшээ явж байна. Окей. Тэр тийм геополитикийн өндөр эрсдэл байгаа гэдгийг та бүхэн бас санаарай. За ялтны дүн шинжилгээ юм байна. За дараагийн ярилцах сэдэв бол доллар индекс. За доллар индексийн хувьд бол ер нь 25 оны 6 сар за ер нь өнгөрсөн хагас жилийн хугацаанд бол нэг энэ хавцаал ерөөхдөө консолидейт хийсэн байдалтай нэг тийм сүртэй айхтар хөдөлгөөнийг бол хийгээгүй байгаад байна. За тэгээд ханшийн хувьд бол энэ 100 гэсэн ханшнаас доош нэвтэлж орж ирснээс хойш за доороо бол 96.50 гэсэн ханшийг хийчихсэн. За тэгээд энэ хоёр орон зайд бол ерөөхдөө консолидейт хийсэн байдалтай байна гэж харж байна. За дээшээ 100-аас дээшээ сэтлээ гараа явах юм бол мэдээж доллар эсрэг хослолууд бол муу. За доошоо үргэлжлээд унаа явах юм бол мэдээж доллар эсрэг хослол өсгөнө тийм ээ. За доллар индексийн хувьд бол яг би яагаад дахиад энэ нэх айхтар хөдөлгөөн хийх консолидейт хийх болов гэж бодож байгаа юм бэ гэхээр за ажил хөдлийн төвшин одоо ажил хөдлийн төвшин биш ажил олголтын төвшин non farm payroll бол багасаад байдаг. Багасаад байгаа нь бол долларт бол сөрөг одоо доллар унах хандлагыг үүсгэн гэсэн үг тийм ээ. За инфляц болохоор ерөнхийдөө хүлээлттэй адилхан гараад байгаа. За тэгсэн сая хамгийн сүүлд гарсан GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн болохоор өсөлттэй гарчихсан. Окей. Тэгэхээр одоо юу гэдэг ажил олголтын түвшин ч унаад, CPI ч унаад, GDP унсан бол доллар индекс үргэлжлэл унана. Гэтэл энэ доллар индексийг тодорхойлж өгөх чухал метрикүүд нь болохоор ерөнхийдөө дундаж лайн дээр ингэж тэнцвүүлж гараад байгаа учраас доллар индекс нь ерөнхийдөө тийм айхтар савлгааг бол үзүүлэхгүй яг энэ нэг бол за 100 хүрээд доошоо бол 96.50 дээр энэ хавьд консолидейт хийгээд байгаад ингэж харж байна. Тэгэхээр дараагийн бодлогын хүүгийн шийдвэр гараад бодлогын хүүг унахтал доллар индекс нэг айхтар унахгүй байх. Хэрвээ бүр одоо инфляц нь өсөөд non farm payroll нь өсөөд GDP нь өсөө гараад ирэх юм бол 100-аас дээшээ тэгсэн тохиолдолд одоо 100-аас дээшээ гарч ирэх байна шүү дээ. Тэр болтол ер нь бол энэ хоорондоо л байж байгаа болов гэж харж байна. Нэг амар савлаад байх тийм учир шалтгаан бол доллар индексд бол харагдахгүй байна. Тэгэхээр доллар индекс нэг айхтар савлахгүй болвол за GBP, USD, евро, доллар одоо доллар JPY бол жоохон арилжихад boring их тийм айхтар өндөр өгөөж байхгүй болчих гээд байна тийм ээ. Тэгэхээр
Би бол залуучуудад юу гэж зөвлөх вэ гэхээр та нар илүү алтан дээр илүү анхаарлаа хандуулаарай гэж. За мөнгө бас их сонирхолтой харагдаад байгаа шүү. Окей. Мөнгө бол за байж байгаад алттай харьцуулахад тийм ээ өсөхгүй байж байгаад айхтар хүчтэй өссөн. За энэ мөнгөний өсөлтийг бол ер нь үргэлжлээд хүчтэй өснө гэсэн экспертүүдийн таамагууд ч гэсэн байсаар байгаа. Яг өмнө нь бол нөгөө мөнгө арилжиж үзээгүй залуучууд зөндөө байгаа лот мотож ойлгохгүй. Тэгэх юм бол заавал нэг мөнгө рүү шуудах шаардлагагүй. Илүү алтандаа анхаарлаа хандуулаарай гэж. Алтан дээр зөндөө гоё зүйл тохиолдож шүү. Дараагийн 7 хоног тэрний дараагийн 7 хоног окей. Тэгэхээр доллар индекс юм байна. За дараагийн 7 хоногт non farm payroll мэдээ гараад non farm payroll мэдээ баг гарах юм бол доллар индекс үргэлжлээд унана. За үргэлжлээд унаад 96 руугаа явж магадгүй. Тэгэх юм бол за GBP USD гэхдээ энэ хараа арилчаад ер нь айгүй тийм шийдвэр гаргахад хэцүү кандилстик гараад байна. Тэгэх юм бол яг GBP USD дэш өснө, евро доллар дэш өснө гэдэг юм зөвхлөө бол гарч байна. Тэр миний хувьд бол энэ forex хослууд бол ерөөсөө анхаарал сонирхлыг бол татахгүй байна гэж үзэж байна. GBP JPY гэдэг. Что юу вэ? Бараг бүтэн сарын турш энэ нэг консолидейт хийцэнтэй. Тэгэхээр илүү алтал сонирхолтой байна гэж. За нэг сонирхол татах зүйл нь бол мэдээж crude oil. Crude oil ялтчихв. Газрын тос. За энэ Венесуэлийн асуудал газрын тосон дээр яаж буух уу гэдэг бол их сонирхолтой. Үүн нь бол нэг амар нөгөө ямар одоо Венесуэлийн бөмбөгтөөд Венесуэлийн одоо газрын тосны одоо үйлдвэрлэлт нийлүүлэлтийг нь бүр байхгүй болгоцсон юм байхгүй учраас нэг айхтар газрын тос бол өсөөд сүйд болохгүй байх гэж бодож байна. Харин ч Америк Венесуэлд контролоо тогтоогоод илүү их одоо үйлдвэрлэлт, илүү их нийлүүлэлтийг хийж газрын тосны үнийг унгах магадлал бол харин байгаа шүү гэж хэлмээр байна. Ямар ч байсан ойл дээр урт цаг дээр нэг ийм айхтар pennant pattern бол байгаад байгаа. 2020 оны доод цэг дээшээ хүчтэй өссөн consolidation, маш том consolidation явагдаад. Тэгэхээр энэ consolidation-ы ёроол руу ирж таарах болов уу гэж эхний ээлж чинь 50 руу. За тэгчээ тэндээс дээшээ нэг 60 мар хүртэл явах үсэж магадгүй байхаа гэж харж байна. Тэгэхээр энэ том consolidation pattern байг та нар олж хараарай гэж. Тэгэхээр би бас яг ойлыг арилжахаас бол жоохон хойш сууж гин. Ягаад тэгэхээр яг ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдэг нь жоохон тодорхойгүй байна. Алтан дээр бол илүү дээшээ магадлал өндөр байгаа шүү дээ. Гэтэл яг ойл дээр бол сайн хэлж мэдэхгүй байна. За индексүүд Nasdaq, S&P, за Dow Jones дээр бол бас шийдвэр бол алга. За Төв банк бодлогын үгээ 12 сард ер нь багасгасны дараа жоохон уналд орж ирэх үлээ гэсэн орж ирээд тэгээ буцаад иш өссөн. Тэгээ одоо бол нэг юм консолидейт хийсэн байдалтай л байж штэ. Өсөлтийн тренд бол хэвээрээ. За тэгээд энэ за Nasdaq ер нь энийг дээшээ сэтгэлээ гараад ирэх юм бол үргэлжлээд өсөд явах юм биш. Энэ тренд лайныг дээшээ сэтгэлээ гараад ирэх үргэлжлээд өсөд явах боломжтой гэж. Тэгээд нэгд өдөр зах зээл нэгтээд нэг индекс нэг айхтар унаад шалахгүй болов уу? Ягаад гэхээр аль хэдийн бөмбөгтөө дууссан. Энэ Венесуэл Америк хоёрын одоо бөмбөгтөлтийн асуудал дууссан. Харин ч Венесуэлийн ард түмэн гудамжнаа гараад бүр Америкийг одоо аврал мэтээр харж штэ. Мөн нэг алттай ялгаагүй хятад ямар response, ямар хариу арга хэмжээ үзүүлэх болоо л гэдэг чухал. Окей. Хятад хариу арга хэмжээ үзүүлэх байх юм бол үргэлжлээд өсөд явах бах уу индексүүдийн хувьд. Тэгээ би ч нэг индексүүдчтэй арилжгаа болчихлоо. Ер нь бол алтал арилждаг болчихлоо дөө. Угаасаа хамаг хөдөлгөөн, хамгийн их volatility савлгаа, volume алтан дээр байна. Арилжаач юм бол хаана хамгийн их хөдөлгөөн байна. Тэрийг л ашиглаж ашиглаж шүү дээ. За биткойн их сонирхолтой. Биткойн их сонирхолтой. За 90,000-ыг даваад гараад ирсэн сайн хэрэг. Гэхдээ энийг харлаа.
Зүгээр consolidation хийгээд байгаа байхгүй. Зүгээр л consolidation хийгээд байж байгаа. Би бол энийг жоох аюултай гэж хардаг. Яагаад гэхээр энэ нэг айхтар өсөлтийн тренд доошоо ер нь задарсан. Яаж зурсан? За эндээс зурсан ч эндээс зурсан ч. Энэ доошоо задарсан байхгүй. За тэгээд 100,000 гэдэг түвшнийг бол одоо хамгаалж чадаагүй доошоо задраад унсан. За энэ нэг 75,000 гэсэн энэ ёроол бол байгаад байгаа. Энэ ёроолын доор бол маш их liquidity байгаа. Энийг бол одоо томчууд бол хамиил гэж харж байгаа болов уу? Гэхдээ яг цаг хугацаанд зөв таарч иж бас хамагдах байх тийм ээ. Магадгүй хятад Америкт хариу өгч иж гэдэг ч юм уу. Эсвэл дахиад татвар матврын асуудал яригддаг ч юм уу. Тэгэхээр энэ consolidation-ыг их тийм айхтар өсөлтийн эхлэл байна уу гэж харахаас илүүтэй уналт яваад consolidation хийгээд дахиад нэг уналт орж ирэх болов уу гэж хараад байгаа. За энэ ёроол нэг хамагдсны дараа бол би биткойныг бол их хэмжээгээр ер нь худалдаж авъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа шүү. Окей. Тэгэхээр жижиг цаг дээр бид нэр биткойныг ер нь яаж арилжиж болох вэ гэхээр за биткойн 96-97 мянгаар өсч магадгүй жоохон дэшээ. Ер нь бол та нар криптог анзаарах юм бол иймэрхүү паттерныг бол аюу гоо хийгээ яваад байдаг. Bullish pattern, bearish pattern. Тэгэхээр дэшээ за энэ 90,000-ыг ер нь за илүү жижиг цавар хэлжүүл хараад. За энэ 90,000 дээр бол их хүчтэй rejection бол үүсгээд байсан. Тэ? Үүсгэжсэн. За ингээ үүсгэж байгаа дээшээ сэтлээд гарч ирээд за энэ higher high хийсэн ба шүү дээ. Яг энэ зүүгээр 1 сарын 3-ны өдөр. Тэгчээд буцаж pullback хийгээд ер нь бол хамгаалчих. Тэгэхээр энэ үргэлжлээд өсөх магадлал өндөр. Тэгэхээр энэ movement дээрээс энэ хөдөлгөөнөөс ашиг хийгээд бас long арилжаад дагаад явж болж байна. За харин 96,000 хавцаа хурж ирсний дараа бол эндээс short арилж байгаа бас боломжийн сайхан bearish pattern-ы орой дээрээс урчих боломжтой харагдаж шүү. Окей. За Ethereum-ийн хувьд мөн ялгаагүй consolidation хийж штэ. Ийм нөхцөл байдал зурагдаж болохоор харагдав. 2,100-аас нэг доош унаж орж ирлээ. Окей. Тэгэхээр крипто арилжаа ихтэй болгоомжтой байгаарай. 96,000 руу биткойн дээшээ арилжаа дагаад явж болно. Гэхдээ илүү шорт арилжаа 96,000 дээрээс барьж авал илүү эрсдлэггүй хэмжээ өндөр байх шүү гэж бодож байна. За тэгэхээр ер нь бүх анхаарал алтан дээр байна дараа 7 хоногт. Тэгээ би түрүүн хэлсэнчлэн 4400 гэдэг түвшин маш чухал. За 4300 доороо бол нэг доош өсөх юм бол за 4250 руу хурж ирээд гэхдээ буцаад дэш өсөх магадлал нь бол өндөр баха гэж. За энэ тренд лайныг та нар сайн хараарай. Доошоо нь бол 4250 харагдаж байна. За тэгээд дэш өсөх юм 4600. Окей. За тийм бай залуучуудаа тэгээд энэ 2026 онд илүү активны аль болох 7 хоног болох market overview хийж явуулнаа гэж бодож байгаа. Тэгээд арилжаанд нь оновч болон эрсдэл өгөөжийн харьцаа өндөр. За тэгээд нэг удаагийн арилжаанд эрсдлээ сайн барьж арилжаарай гэж та бүхэндээ сануулж хэлье. Мэдээж таны сонгох брокер бол Монголын номер 1 MOT Capital. Баярлалаа.